Хэнти аймагт газар тариалангийн суурь тавигдаж цэцэглэн хөгжсөний үндэс нь та бидний харж байгаа энэ цэлгэр удам талд тэрдээ 1950-ад онуудад төм түжигнэж, бом бужигнаж байсан өндөр хааны сангийн жахуйтай салшгүй холбоотой юм. Эргэн дурсгын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа өндөр хааны сангийн жахуйн ууган тариаланч гэж олондоо хүндлэгддэг. Өлзийг их баатарлаг эмэгтэй амьдрал ахгүй ажил хөдөлмөрийг эргэн дурсаж байна. Улсын аварга тариаланч адрын анхны шандадж байсан Өлзийн Балдангийн дэлгэхтэй 1957 онд ханилж 5 хүүхдийн ижээ болж тэднийг өсгөн хүмүүжүүлэн гарыг нь ганцхан хөлийг нь дөрөөн түргэснээр нөгөө төрөлх нутагдан инх тунх ажиллаж хөдөлмөрлөн энэ цагт аж зээ нараа тойруулан халуун амбулаарийн өндөр ээжийнхээ амжилт бүтээлийг дурсан суугаан энэ юм а. Түүний хүү цог нь ээжийнхэн ажил хөдөлмөрийг залгамжлан заад сургасныг нь үлгэрлэн газар тариаланд ажиллаж байсан талаар мөн ээжийнхээ тухай ярихдаа нууцхан нулимсыг тань дурсан сууна. За би 1967 онд Хэнти аймгийн төв төрсөн. Дэлэг гэдэг хүний 2 дахь хүү болон төрсөн. Би дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй. Тэгээ найдын дээрээс 2 дахь хүү болон төрсөн. Тэгээд ээжигээ энэ эргэн дурсгууд өнөөдөр орж байгаад нь одоо маш их үнээрээ баярлж байна, талархаж байна гэж би бодож байна. Би ээжтэйгээ хамт ер нь хүүхдээ сургуулийн наснаас авахгүй л ээжийг аваагаандаг тракторын кабин дотор одоо өсөж тойрон жүн болсон. Тэгээд ээж автагаа тариан албай дээр байж тэгж явдаг байлаа. Тэгээд тэрнээс хойш 18 насыг хүртэл би одоо цэргийн албанд явтлаа. Би ээж аваад тариан албай дээр байсан. Тэгж яваа. Тэгээд цэргээ салгаж ирээд жолооч ирсэн дээ. Яг хөтэ тэгээд сайхан дурсан гэж одоо аав ээжтэйгээ л явж ахлаа гоё. Юу гэж захдаг байсан? Ер нь сайхан одоо яг үнэн шударга зарчимтай ажиллаж хичээнгүй яваарай л гэж хэлдэг. Гэхдээ тэгээд одоо яах вэ? Тэгээд захиж хэлсэн үгнээс нь утгад би бол одоо өнөөдөр бол бас яг хөтэ өөрийнх нь хэлж байсан сургамжнаас нь стратеги өнөөдөр бодоход бол би одоо ингээд өдий зэрэгтэй би бас нэг явж байгаа даа. Би бас миний ээж яав энэ ач тусалуу гэж би боддог. Би улсдаа одоо өнөөдөр эмнэлгийн байгууллага би 30 гаруй жил ажиллаж явнаа. Энэ сайхан ач тусыг нь би хариулж яваа гэж би бодож явдаг да. Ер нь миний ээж бол ур чадвартай, техник энэтэй бол их ур чадвартай, хянамгай ер нь цэвэр цэмцгэр тийм л хүн байсан. Ингэж явдгийн шүү, ингэж барьдгийн шүү гэд надад их юм зааж өгсөн. Ээж Гэхдээ ер нь миний мэдх юм бол яг зүгээр би бол хүүхдийн кавентанд тоглоод өсч явдаг байсан. Орой хүртэл нь одоо би хүүхдийн болохоор кавентанд явж байгаа л тэгээд нэг унтаад өгдөг. Унтаад өгтөл би өгдөө болдог. Тэгээд аав ээж маань ярьж байгаа нь бол би одоо өглөө үүрийн 5 жингээр надад ягтал би нэг бууж ирж байна. Тэр гэсэн тийм яригддаг байсан. Ер нь өөрсдөө чинь хэлжээдгээр ярьж хэлснээр бол яг тэр өндөрлөл бас нэг үүрийн 5 жингээс өдийг үрээ хүртэл тэгээд ажилтдаг шинжин явдаг тийм л амьдралтай байсан. Ер нь одоо хүндэл ер нь тэгээд нэг ажил хийвэл дуустал ер нь ажлыг бол нэг дуустал ажил хийж хөдөлмөрлөж байгаарай л гэж л одоо бидний загтагд байсан да. Хөдөлмөрч одоо тэгээд хүн шүтэл хийх л одоо хэлээ. Одоо ер нь бас нэрэ тулгамдаад наан сан хэлгээд нэг юм тиймэрхүү санагдаад байхаа. Миний ээжүүд их олон гавьяатай, шагналтай одоо тэгээд их л олон баярын хэмжээг нөхөд дурсгал одоо энэ медаль одоо гавшгаа 5 дугаар 5 жил 6 7 дугаар 5 жилийн гавшгаа ч юм уу миний мэдхийн тэгээд төрийн дээд шагнал алтан гал султантай л юм. Тийм л үнэтэй. Ээж нь бол гуруулаад байсан гэдгийг тий тэгээд нэг ахтай нэг эгчтэй байсан тэднэр нөгөөд болсон өмнө нөгөөд болцгоос юм тий бэрээсээ үл гуруулаа байсан л гэж харны талаас авсан ч өөрөөсөө явсан юм байна тий. Одоо бол бидний энэ дундаас бол зан дөрхийг нь төсөөлж аваад одоо үнэхээр ажилласан хичээнгүй энэ ажил төдлийг нь бид бүгдээрээ ингэж хамгийн гол нь би энэ дундаас бол энэ баг дүүгээ бол их ажилласан хичээнгүй энэ дүү маань бол жинхэнэ ээж юм гартай байсан. Энэ байсан да тэр ногоон дээр байж захтай энэ дүү маань зүг байсан. Ээжийг маань өнгөртөлт энэ дээр тэгэл явж байгаа сүлдээ хань жилчгүй байсан. Ээжийг өнгөрсөн нэг ажилттай болсон. Энэ үнийг би бодож байна. Манай ээж бол яг дуулнаа тэгээд ер нь өөрөө ч гэсэн яг нэг бидний насанд үеийнхээ бас нэг залуучууд насанд одоо нэг ууран сайхан ч одоо хөдөлгөөд барьгаад нэг тийм юмар ордог байсан гэж ярьдаг юм байлээ. Өөрөө ярьдаг байсан. Тэгээд бидний ээж ч гэсэн нэг сайхан дуулаа л явдаг байсан. Амьдрал баян
тэр тусмаа элэг бүтэн эгүүл аж төрж байгаа цагт ажил төрөл аяндаа бүтгэхээс гадна аливаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж хооч ирээдүгэн сайн хүн болгож өсгөх чухал шүү гэж загтдаг талаар түүний том барь цэн дэмж ярьж байлаа. Сургаалын үгээр хорцолгоос гадна амьдралын төлөө зүтгэж байх үед нь төрүүлсэн хорон хүүхдийг нь өсгөлцөж ирээдүйд зөв төлөвшөлтэй хөдөлмөрч хүн болгоход нь сургаж өгдөг буянтыг өгшин байгаас гадна сайхан дуусамжийг үр тундаан үлдээжээ. Тэгээ бас нэг дурсамжаас ярихад бол учиртай 3 толгой Нансалмаагийн дууг бас дуулж ирсэн гэсэн юм дуртал байсан биз дээ тий. Тэгээ би бас хадам ээжигээ бас 1958 онд Төв аймгийн Аргастай сангийн аж ахуйн тракторчин нар бол төгсөөд тэгээ 59 онд бол Энтэй аймгийн анхны атрын шанг тавилдсан энэ эмэгтэй гэж энийг л би хадам ээжийг бас сонссон байгаа. Тэгээд хамгийн гол нь бол би бас бодож байдгийг манай хадам ээж болохоор аюул хөдөлмөрч дайчин тэгээд өөрөө л ерөөсөл ажлын төлөө төрсөн хүн шиг л гүйж явдаг. Ямагт л гүйж явдаг. Тэгээ бусдад бол бас тэр жишээ ногоо ингэж тарьдаг шүүгээ залуу үедээ бас тэрийгээ бас хэлж өгдөг, сургадаг ийм л хөдөлмөрч эмэгтэй байсан гэж боддог. Би 1988 онд одоо энэ хантайгаа гэр бүл болсон. Тэгээд энэ айлд бол 1989 онд одоо албан ёсоор гэр бүл болсон доо тий. Тэгээд би бас бодож ирсэн байхгүй. Их л хөдөлмөрч хүн юм да. Би одоо тэр ажлаа голдогдох болоо ажил хөдөлмөрч ердөө гэртээ зүгээр сууна гэж байхгүй. Энэ анхны ногоон талбай чинь зүүн тишээ 10 гаруй километрт байсан шүү дээ. Тэгэхэд л өөрөө явган гүгээд явчихна. Тэндээ очиод нөгөөхөө ногооныхоо талбай дээр тэр зэрлэгийг сулгаагаал тэр хаалунд чинь өчнөө л ажлыг тэр гүйцэтгэж байгаа юм чинь. Одоо нэг энэ зэрлэгийг ингээд авчи одоо энэ ногоо гэдэг чинь энийг ингэж усал тордох юм бол ингэж ургас ариун аавна гэдэг энэ юунд бол маш их хэлээл. Тэгээд би бас хөдөлмөрч ийм дайчин хүн байсан болохоор нь би бас үнэлдэг хадмыгаа. Үнэхээр л одоо хаач бид нэр хүрэхгүй юм да. Өдөө энэ бас гавьяаныхаа амралтыг ингээд эдэлчихэд сүүлд нь ингээд 30 жил трактор барина гэдэг чинь хэр баргийн хүн 30 жил трактор барихгүй шүү дээ эмэгтэй хүн. Тэгэхэд 30 жил трактор барьчаа дараа нь 12 жил ногооч нар ажилласан гэж байгаа байхгүй. Тэр хугацаанд бас хөдөлмөрлөнө гэдэг чинь эмэгтэй хүний хувьд л тэгээ асар их хүч төвчээр хөдөлмөрч юуны л илрэл болоо гэж бодож байгаа. Тэгээд миний хүүхдүүд ажлаас сайлт хийж явах юм бол одоо бүх юм амьдрал чинь та нарт гарт байна. Тийм учраас ажлыг ерөөсөө голж болохгүй тий. Альва ажилд төрийнхөө төлөө зүтдэг хөдөлмөрл тэгэл юм бол бүх юм аянда бий болно. Тийм учраас та бүгд маань хамгийн гол нь үнэн шударга ажилсаг байгаарай гэж хэлчихсэн. Бид хоёр 1988 онд би зэргийн албан салгч ирээд тантайгаа ханилсан. Тэгээд тэрнээс хойш сайхан 3 сайхан хүүхдтэй болсон. Одоо манай дээд охин одоо Дорногов аймагт хангаахын дээд сургууль төгсөөд эмч мэргэжилтэй. Дунд охин маань одоо энд бидэнтэй зөвлөгч хийдэг. Баг уу маань багш мэргэжилтэй. Энтэй аймгийн харилцан сумын захиргаанд ажилладаг. Тэгээ энэ үрд одоо би бас энэ сайхан ажилдаа одоо их баяр талархаж явдаг да. Миний зүг асуудал тий. Яваас яг тэгээд миний ээж ууны хувьд бол ээж минь их зарчимж ер нь үнэн шударга яваарай гэж заадаг байсан. Энэ бол улсайд байсан үнэтэй. Тэгээд одоо би бас энэ нэшрамд ингээд хэлэхэд яг энэ юунд ороод явж байгаагийн хувьд бол одоо агрономчин мөнгө зулдаа түн бас талархлыг өгөө зас хэлмээр байна. Ээж бас санжуултар юм гэж боддог та. Тэгж хэлмээр санагдаа. Уран сайхан хүүхдийг нь сэтгэл явуулсан баг тийм. Тэгвэл яг 3 хүүхдээ өсгөхөд л их л дэмжлэг үзүүлжээс өөрөө хажуугаар нь ажил хийж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө бидний төлөө зүтгэж л явсан юм дээ. Нэр одоо дурсаж байхад бол үнэхээр л сайхан байна. Намайг хатан бол гэдэг. Би энэ хүний одоо ачин. Тэгээ одоо ганц хүүгийнх нь бас хүү байгаамаа.
Тэ ачин байгаа. Тэгээд энэгээр сууж байгаа хүмүүс болохоор манай одоо ихчнэр байна, дүүнэр маань байна. Тэгээд ач нарын зээнэр нь байна. Одоо бид бүгдээс их юм бол одоо бас ирж амжаагүй улсууд бол ач зээнэр нь зөндөө байгаа. Зарим нь хөдөө байна, зарим нь хотод байна гэх мэтчлэн ирж амжаагүй хүмүүс зөндөө байгаа. За би эмээ маань болохоор 59 онд анх тракторын жолооч болсон гэдэг. Бид бүхэн бол тэр үеийг үл сайн мэдэхгүй. Бид бүхний ганц мэдих сайн үе болохоор эмээгээ ногоочин байсан те. Одоо тэр Энти аймгаас үндэшээ сангийн аж ахуйн ногооны талбай гэж те. Тэр ногоочин байх үеийг бид хэдүүл сайн гадарлан зах зугаас нь бас тэр хэсгийг бас сайн мэдэхгүй. Тэгээд өнөөдөр бид эдийн одоо хөгжилтэй, дурсамжтай үе гэх юм бол эмээхээ ногоо тарьж яхад ногооноос нь одоо идэх ч юм уу авах ч юм уу луунгаас нэг зулгаагаад авчих ойр зүрийн юмнууд бол байсан баг тий. Тиймэрхүү юмнууд бол их бас байсан. Тэгээд цаан сууж байгаа манай тэр цаан сууж байгаа их болохоор эмээ дээр маань өссөн. Одоо эмээ дээр нь бол байн өссөн. Одоо энэ хүүхдэр бол эмээ дүү манай дээр эмээ дээр өнөөдөр өсчихсэн хүүхдүүд юм байгаамаа. Айлын том хүүхэд болж төрнө гэдэг бол аав ээжийн үүрэг хариуцлагын тал хувь хоногдлоо гэсэн үг. Ээж аавыгаа тариа бригадад өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл тасралтгүй ажиллаж, хаяадан 24 цаг амрах чөлөөгүй хөдөлмөрлөж байх үед дүүнээрээ сайн харж хичээл номыг нь хийлгэж, хувцсыг нь угаахаас эхлүүлээд өөрөгт нормоо 100% биелүүлцдэг байсан. Долгормоо охин өнөөдөр дүүнартаа сайн эгч, өр хүүхдтэй сайн ээж нь болон амьдарч байна. Түүний охин хэрэлдэн тулбал эмээгийнхэн гар дээр өсөж хүмүүжиж, хүүхэд байхдаа эмээгийнхэн өврөөс нуруунд дээрээс салдгүй хамгийн хайртай зөвлөгч нь хамгаалагч нэжээ. Түүнийг хаяа агч нар нь эмээгээ ядраагаад гэж зэмлэж байсан нь түүнд олон юм аа. За намайг Хэрлэн тоол гэдэг, Долгормогийн Хэрлэн тоол гэдэг. Манай ээж хамгийн том ээж үгүй хамгийн том охин. Би өөрөө бас хамгийн том охин. Тэгээд ер нь би эмээ дээр өссөн. Ер нь л эмээ дээр өсөөд 2005 онд эмээгээ өөд болоход ээж дээр ирсэн. Тэгээд ер нь ногоон дээр л ер нь бага нас өнгөрүүлсэн л дээ. Эмээтэйг ер нь өдөр шингүү өрүүлээд л явдаг байсан. Ногоо бол ер нь ногооноос амар хүртэл их хол зайтай л байсан л да. Одоо бол ойрхол юм шиг байгаа. Ер нь бага байхад их хол байсан. Тэгээ бид нар эмээтэй бол би ер нь өдөр шингүү өрүүлээд л аймаг ордог байлаа. Бүр харн ялхаас л эмээ дээр өссөн л доо. Ногоон дээр л өссөн. Тэгээл төрсөн өдөр мөдөр ямар ч баяр болсон. Тэгээл том луун л иддэг байлаа шүү дээ. Тэгээд ер нь данлуун л идэн ногоо идэн. Тэгээд тэр нэг эмээгээ ногоо тарьдаг богоон чонтондаг эмээтэйгээ тэгээд байдаг байсан. Ер нь юу гэж захидаг вэ? Ер нь их манай эмээ их ажилтай. Айгуу тийм хөдөлмөрч зүгээр судгүй юм баггүй юу? Тэгээд ер нь хүүхдүүд нь ч гэсэн яг бүгдрээ тийм. Манай ах эгч нараа ээж мэж ер нь бол зүгээр судгүй хүмүүс. Тэгээд ер нь банк хэлтгэлтэй бид нар зүгээр сууж болохгүй. Тэгээ их хүнд тусч хүмүүс, их өрөвч тусч хүмүүс байдаг. Тэгээ эмээ маань ер нь их л юм зааж өгсөн л да. Ер нь одоо ногоо тарих марихыг ч юм уу тэгээд ер нь их зааж өгсөн баа. Баярлсан. Би ер нь эмээ дээр л байдаг. Тэгэл өөрүүлэл байнга нуруунд дээрээс нь буухгүй. Намайг ах эгч нар загнаад л буулга гэдэл юуг нь үрдгийн гэдэл би их бүдүүнд харган байсан. Тэгээд өөрүүлээд л өдөр шөнөгүй тэр хол километр ч өөрүүлэл явдаг байсан. Одоо ер нь манай эмээ ер нь аяга өмөр нь хүнээр юм хилүүлэхгүй. Тэгээд ах эгч нар загнуул тэгээд л өмөрөө суучна. Тэгээд ер нь бол байнга өмөр нь ер нь эмээгийн хөвгт байсан л да. 1954 онд Адрын анхны шан татахад үлзий гуй тракторч комбайнчны дагалдан хийж байжээ. Түүнээс хойш 1957 оноос тасралтгүй 30 жил газар тариалагын салбарт ажиллаж C6 чиргүүл комбайнаар тариа хурааж Адар газар хагалахад өдөрт 5 га, зөөлөн хагалгаанд 7 гагийн нормтой ажлыг өлхөн хийж 2 хоногийн ажлыг төвөггүйхэн хийчихэд тэр үеийн 1000 гаруй төгрөгийн цалин авчгаад цалгиж явсан эмэгтэй гэж хамт ажиллаж байсан найз нөхөд дурсаж байна. Энэ өндөр хааны сангийн аж ахуй гэж байхад энэ чинь 2 дугаар бригадын садаа гэж байсан. Баярагийн садаа гэдэг. Тэгээ энэ баярагийн садаанд бол эдний аав ээж энэ төр ажиллаж байсан. Дэлггүй үлзийгүй хоёр бол. Тэгээд энэ чи хэдэн жил ажилласан юм. Тарагчнаар 30-аад жил ажилласан юм байна. Ногоочноор 19 жил ажилласан юм байна. Тий, үлзийгч маань бол тий. Тэгээд энд бол бид нар хавар болохоор тариалтай хийнэ гэж их тэмдэглэдэг байсан.
Тэгээ тэмдэглэл тэгэл ургацсан баяраа хийгээ тэгэл тэмцээн мэнтэй зохиогоод тэгэл эднэртэй чинь олсон бас таталтсан тэр их чинь манай ногооныхын чинь төрүүлээд хүүхнүүдэд яалаа гэж эднэр чинь их яадаг гэсэн. Тиймэрхүүд байж гисэн. Бид нар ногооноос болоод тракторынхаа кабинд 7-8 удаа чихэл энэ дээр ирдэг байсан шүү дээ. Тэгээ сумын тэгээ тариавэргийнхаа бүжгэнд ороо тэр өдрийнхөө өдөрлөгийг тэмдэглэжээ тэгэл оройн буцаад нөгөө ногоогоодоо явдаг байсан. Тэрээр 1987 онд тэтгэвртэн гарч гэртээ зүгээр суусангүй. Сангийн аж ахуйдаа ногоочноор 12 жил ажиллаж аймгийн авраг ногоочин болж байсан түүхтэй. Улзээний хамт олонныхоо дунд нэр хүнд сайтай, хөнгөн шалан хөдөлгөөнтэй ямар ч ажлыг амжуулцдаг нэгэн байсан байна. Сүүлд өндөрхөн хувьцаат компани ногоо баригадад сүүлийн жилүүдэд байцаа дагнан тариалж өндөр ургас авч байсан ба тэрүүний ногоочдын нэг байсан юм а. Манай үлдээгчүүд 1986 онд анх ногоочноор орж бид нар танилцж байсан. Тэгээд ногооны талбайд бид нар 19 жил цуг ажиллалаа. Тэгээд ногоог бол янз янз гол нь битэрүүд байцаад их тарьдаг байсан хоёр. Битэртүүл байцаанаас шиг ногоо гэдэг байцаагаа тариа тэгээд явсаар байгаа л үдээ байж. Тэгээд хувь хүний хувьд бол чанар сайтай хүн байсан. Битэрүүст нэг дор байж баг нэг гэртэл тогоо шанаа яаж ирсэн усуудаа. Тэгээд нэг өндөр хааны сангаж хуу нэг ногоо болчоод битээ нэг байрлагт нэг 2 жил ажилласан. Тэгэхэд хоёулаа богоонтой хоёулаа ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дээр их сонин гоё явдал гардаг л байсан. Тэгээд яг ногоон дээр ярьж байхдаа бол янз янз юм яриад л тэгээд хөгжилтэй үлзэгч маань хөгжилтэй юм ярьдаг л яриад энэ төр байдаг л байсан. Тэр яг үр хүүхдүүдийнхээ төлөө ягаад үр хүүхдүүд маань юм явдаг. Хүүхдүүд маань сайхан амьдарч байгаа. Чи сайхан хүүхдүүдийг минь харж энэ төр үзэндээ энэ төргээ тэгжил байсан. Тэгээ энэ хэд яг одоо ингэ сайхан амьдралтай, тустай амьдралтай сайхан явж байна. Хамгийн том ургацыг чинь одоо 75 онд авчлуу ядаа байцаанд 74 ч илүү тэр хавцал авчихсан. Байцааны том ургацсан тэгээд тэгэхэд ч тэрээс тушаадаг байсан юм чинь. Хичнээн тооноор нь тушаадаг байсан юм чинь. Бид нар чинь 60 соттой хүн чинь баг 20 тонн байцаан тэр тушаадаг байлаа шүү дээ. Одоо ингэж ярьж ясан чинь улсуудаа ярьсан чинь үлзэгч манайда нүдэнд мань харагдаад байж байгаа. Ингээд үр хүүхдүүд нь сайхан явж байгаа. Тэгээ сайхан. Баяртай. Эднэр чинь тэгээд хөөе баасан жавхчээ хөөе л гэж явж л байдаг. Улзын аврага 33 жил тасралтгүй тариа баригадад ажиллаж 12 жил ногоо тарих үйлсэд хөдөлмөрлөж зүтгэх хугацаанд талархал сайшаалын бичгээс эхлүүлээд хөдөө ажихын тэргүүний сайжруулалт хамт диплом, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдахаас гадна 1999 оны 11 дугаар сарын 15-ны 190 дугаар тогтоолоор Алдан гадас содонхоор шагнагдаж байсан түүхтэйч түүний амжилт хөдөлмөр түүгээр үндэгдэшгүй байсныг түүний шавь тухайн үед тракторчин жолооч тариаланч нар ажиллаж байсан аймгийн авраг тариаланч Гиндингийн сайхан цэг Ахмадын хүү дурсан сууна. Би одоо гадаад цайлгийн үйлдвэрлэлд 34 жил ажил хийж хөдөлмөрлөж байна. Өнөөдөр 62 насныхаа тэтгэвртэй гараа сууж байгаа хүн байна. Энэ хүн чинь өөр анхныхаа хөрсийг нээж гаргасан одоо миний одоо багш байгаамаа. Анхны шин 75 гэдэг анх ирж ирсэн. Одоо анхнаасаа бүр 54 гэж. 54 тракторыг одоо 5 одоо корпустай бүлэгтэй ингээ хөлөмж явсан хөшөө. Энэ одоо маш мундаг. Шинэ орон 24 цаг явна. Хоёр маш их амжилтыг хийж явсан маш мундаг өгсөн шүү. Энэ одоо айгүй их сайхан хүн шүү дээ наадах шин. Яагаад их мундаг, нойр хоолгүй, хичнээн оног, хичнээн зүтгэн. Өг нь одоо сайхан хүн байсан юм аа. Дэлэг гээд сайхан өвгөн. Тэр нь өөрхөн энийг аваад ингээд хөдөө явж ирсэн юм аа. Агуу сайхан тариаланч, агуу сайхан хөдөлмөр сонсооч. Над нэг ингэж загчээсэн. Одоо техникаа сайхан очоорой. Техник нь танд алт шүү. Энэ үнэтэй сайхан юм эдэлж хэрэглэж яваарай. Тэгээ хинээс заргүй яваарай, хинт сайхан яваарай, сайхан амьдраарай миний хөөж. Ингэж загчээсэн да. Сайн хүний үр удам хаанч сайнаар дурсагдж явах нь чам юм.
Энэ түүхэн хугацаанд түүний охин шинэ гэрэл маань эрүүл мэндийн салбарт тасралтгүй өдийг хүртэл ажиллаж 3 сайхан хүү дараалан төрүүлж өдгөө хүүхдүүд нь хонд сурч эмээгийнхээ сургаалтанд бөөлөгдөн өссөн хамгийн том хүү шинэ баяр нь спортоор хичээлж улс бүс аймаг сүмийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасаар алсаас эмээгийнхээ ээжийнхээ ах дүү нарынхан ачийг хариулсаар байна. За наа шинэ өр гэдэг. Тэгээд би одоо эмээгийнхээ зэвхүү одоо манай ээжийг шинэ гэрэл маа гэдэг. Эмээгийн яг 4 дахь хүүхдийг нь уугангүй байгаа. Тэгээ спортоос л яг 10 жилээс хойш хичээлж байгаа. Тэгээд эмээгийн талаар дурсамж гэх юм бол яг одоо ахын ярьж байгаагаар яг тийм нөгөө одоо ногоон атрын те яг ногоон тариалангийн талаар л дурсамж байгаа. Яг нэг тийм яг санаанаас гардгүй гэх юм бол яг нэг жоохон мэд багт яг тэр ногоон тарийн талбай дээр нэг ногоон богоомчтой байдаг байсан. Тэгээд тэрнлүү намайг их нэг тийм үүрж авдаг ч юм уу нэг тийм тийм авдагсан. Тэгээд нэг нохооноос нэг айгүй айдаг юм байсан. Тэгээд туглыг нэг нохоо гэж андуурчаад тэгээд нэг битэр нэг хэсэг тэр туглаад өгдөг чи явтал нэг айх цамдаа явахын хүлээгээд суужсэн юм яг тодхон бол санаад ордог. Нийслэл айхтар яг тэр өгдөг чи тэр таактер юм уу санахгүй байдаг л та. Хүүхд байхдаа аав ээжтэйгээ энэ дээр өсөд одоо өнөөдөр ирж байхдаа баяртай байна. Одоо тэгээд хэлхүүг олдохгүй л. Гэхдээ ер нь сайхан аав ээж юм их сайхан мундаг хүмүүс байсан. Одоо тэгээд ер нь сайхан хүмүүс байсан да. Одоо тэгээд аавгаа одоо аав ээж маань их сайхан хөдөлмөрч ер нь л үнд шудрах сайхан хүмүүс байлаа. Тэгээд одоо тэг аав ээжигээ хэлж үг алхаад би бол энэ юунд бол нэг энд бол ямарч энэ газарт одоо энэ юун дотор одоо энэ байшин дотор багч байсан юм байна л да. Одоо тэгтээ бол ямарч энэ дотор орж ирэл гадаа тоглодог л байсыг санаж байна. Тэгээ тариа ирээд аав ээжтэйгээ трактортойгоо юунд явдаг гэсэн. Одоо талбайд одоо тарианд одоо газар хахлах юм а тариа мэрэ тэр газар хахлах талтай маш трактор сууж явсан санаж байна да тоотхон. Манай ээжид бас сайхан хүн байсан. Ажилч мундаг шудрах ер нь хөдөлмөрч юм байсан. Ээжийнхээ энэ сайхан хүүхдүүдэд хүмүүж танд их туссан санагдсан том мундаг амьд. Тийм миний 3 чинь 3 удаа мундаг. Дунд хүмүүс 9 дугаар анги 8 дугаар анги одоо 9 дугаар анги 9 жил 8 жил онцорч байгаа. Энтэй захидлах сургууль мундаг утаагаа. Миний 3 хүүхдүүд 3 удаа сайхан миний энэ ээж аав ил ач ээж аав юм бидний хүмүүжлээс болж байгаа миний хүүхдүүд тийм ээ. Би 3 хүүхдээ өдөө зэрэгтэй ийм сайхан болж байгаа 4 хүүхдүүдтэй ч баярлж байгаа. Миний хүүхдүүд мундаг аав ээжигээ эмээ өвөх нь өнөөдөр бол эмээ өвөх нь л ач миний хүүхдүүд өнөөдөр ингэж аваа миний хүүхдүүд сайхан яваад миний аав ээж сайхан хүмүүс. Зэнхэр дурдан алчуураа цэцэг навч аргойлоо. Цээжний янгаан санахтан цэргийн хороо илхэн байна. Ээжийнхээ бага залуугийн дүр төрхийг ажиж хичээнгүйсэн өвлөн авсан улан баяр охин ээжийнхээ гараас хөдлөн ногоон талбайн дундуур халгаж тэр үеийн хүнд ажлаас суралцсан ногоочин мэрэгжлийг эзэмшиж энэ мэрэгжлэрийн ажиллаж байсан тэрээр өнөөдөр мал аж ахуйн салбарт өөрийнхөө жилтэйгэн хөдөлмөрлөн зүтгэсээр байна. Өнөөдөр яг л ээжийнхэн эд хөдөлмөрлөж байсан өндөрхааны сангийн аж ахуйн тулгын 3 жилөө сүндэрлэн босгож байсан тэрл нандин газар ирж тэр үеийн дурсамжийг сэтгэлээ сурсан нулимсын хамт сэрүүлэн зогсоно энэ юм а. Америкийн сургалтын үеийн төвд 2 жил ногооцны анги төгссөн. Тэгээд ээжтэйгээ 4-5 жил цуг ногоо тарьчихсан. Анх ногоочин гээд ээжтэйгээ явж цуг дагалдж байгаад ногоог сурсан. Бага насндаа тэгэл ногоонд ногоо тарьж ус зөө үжилэг үүдэг гэсэн шүү дээ. Мад аж ахуйн салбарт тэгэл хүнтэй суугаад тэгэл малчин насндаа. Ер нь ажил чичээгүй бол юмыг ер нь дандаа сайн талаас нь хийж юм болгоныг ер нь сайн сургаж ер нь ажлыг л сайн хийж хүний хажууд юмыг сайн хийж сурж яваарай л гэж зааж гисэн. Ер нь хүнээс ер нь болж игэл сурах юм л сайн эзэмсэж болж игэл хүний ард орохгүй төрүүлж юм хийж сайн сурж байгаарай л гэж зааж өгсөн да. Цэнхэр дурдан алчуураа цэцэг навч аргойлоо цэргийн хооронд цэжний амраг чамтайгаа цэргийн
яруу найрагч хэлэхдээ бурхан биш эх хүнийг шүтвэл буян түн бумааран үржигддэг юм билээ гэж хэлсэн байдаг. Цог нь эгч дүү хань ижлийн хамтаа буурал ижинхэн алтан цагаан зориулдаг байсан инэл газар ирж 50 сайхан цай чанаж амарцгаагаад сүү өргөж газрыг наргадаж өөр ач хүүхдүүдтэй инэл газар та нарын эмээг хөдөлмөрлөж байсан юм шүү гэж баян захин хэлсээр ээлжид нэгэн намраа үдэж байгаа юм а. За энэ айлын унган охин байгаамаа. Ууган охин. Би дөрвөн сайхан дүүтэй. Ээж минь одоо энэ нутагт анхныхаа гараа гэхгүй л дээ. Миний ээж 59 онд хатрын шонгой байсан анхны эмэгтэй байгаа. Гэж бид хэд ерөн дорсож сайхан газар шарганд нь ирээд өр хүүхдүүд нь ингээд байж байна. Та хэд ингэ сайхан зохиож хаад баяртай байна. Миний ээж яг би өөрөө бол үнэлтэй сургууль төгссөн можон юм байна. Миний ээж болохоор тараагчсан болохоор яг би бас ээж миний охин ингээд ийм адилхан хүнд ажил хийдэг шүү. Бити шантраарэ гэж нэг дурсгал байдгийг надад тий. Тэгээ би ээжээс ажил хөдөлмөрөөр одоо 54 хүртэл боловсролын 29 жил ажиллаж байгаа. Дүүнэрээ сайхан хөдөлмөр явдаг болохоор баярлалаа. Энэ сайхан дурсамжин дээр би тэдсэн бас ингээд зуны сайхан налгар цагт ээжтэй ирж ээжтэй ирээд буцчихээн гэдэг утгаараа бид нэр энд ирээд сайхан цагаа чанад ээж өргөд дүүнэртэйгээ ингээ явдаг. Миний ээж болохоор нэг би 1982 онд Сэлэнгийн тэмс төгсч ирээд тэгээ миний ээж чинь тэр тухайн үед харагдчих юм байсан л да. Тэгээ төгсчихээ хэдэн дүүнэртэйгээ юу яаж байгаа. Би анхнаа гараа гэхлээр Бачиртын модны үйлдвэрт ажилд орох гээд явж ирлээ. Ээж минь намайг хөтлөж чичээд аав гэж хэлмэ. За би охин маань мэрэгжил эзэм шиг ингээ Бачиртын модны үйлдвэрт ээж аав хоёртойгоо очсондоо тэр үлээстэй миний бахархал байдгийг. Аав ээжээрээ дагуулаад анхныхаа ажлыг гараанд Бачиртын модны үйлдвэрт ажил хийгээ очиж байгаа юм аа. Тэгээ миний ээж нь одоо энэ газар шороо тэгэл энэ ногоо зөндөн ажил хийж байхдаа юунаас ногоогоо тарихтай айгу нямбай хүн байсан. Ногоо цаагаад заад энэ үнцгийг их гэж энэ тэрхгүй шүү. Одоо манай энэ дүүнэр хүүхдүүд манай ээжлэр минь очиад ногоонд том луугийн идэл. Тэгээд энэ одоо ээжтэй цуг ажилласан жав өгч маань. Ээжтэй цуг ажилласан. Миний ээжээс их хүндэлдэг. Миний ээж энэ хүндэлэн их хүндэлдэг ээжтэйгээ адилхан байсан баг гэж бодож би энэ сайхан үнийг очиж ингэж ярилцлаа өгсөн. Зав эгчтэй баярлалаа. Танд таажрал эрүүл энхний сайн сайхан өгсөн өрөөё. За би энэ ногоон энэ тариан талбай дээр аав ээжтэйгээ энд өсөж хорнож энэ трактор дотор хүн болж өслөө. Энэ одоо аав ээжийн маань амьдарч байсан 2 дугаар салаа энд байсан. Энэ салааны үндсэн суурьны нугаа энэ дотор аав ээж маань амьдарч энэ галдгооноос хоолож би хүүхд насаа энэ хүүшгээ ингэж өнгөрөөж явсан үе. Трактор комбайн ингээд зэрэгцүүлээд ингээд явж ясан газар тариал нь ингээд бүх нутаг дэвсгэр ингээд хагалж тойрч явсан газар нэ. Тийм л байна да миний хувьд одоо тэгээд тий. Яг хөө ер нь бол би хойштоо яг хөө зөв эндээ ирж аав ээжийнхээ энэ сайхан ээжийнхээ ач тусыг ингээд би үеийн үед би эднийг үрд хадгалж яваарэ гэж бодож эндээ ирж би зуны сайхан налгар цагт ирж энэ суурин дээр нь энэ гундам дээр нь ирж би сайн чанаж тэгээ сайхан цайныхан дээжиг өргөөд хань жилтэйг гэр бүлээрээ ирж буцдаг. Би тийм бас дурсан тийм юм надад сэтгэл дандаа бодогж явд юм би тэр талаасаа ирдэг аав ээжээ дурсан. Хойштоо үр хүүхдээ бас дахин давшгүй энийг бас нэг дурс санаж яваарэ гэж би бодож явд юм да. Хамб торгон дээл хийхээр хээгэн тааруулан эсгэх шиг халиу болгон малгай ойхоор сорыг нь нийлүүлэн урлах шиг тариан талбайн уудам донд тракторчин бүсгүй зуруус татлаа. Ган анжисны аяг дагаж газрын хөрсний өнгө хөврлаа гэж Баатар сүрэнгийн тракторчин бүсгүй шүлгэний ишлэл бүхэн нь яг л үлзий аврахад зориулсан мэт санагдах нь тийм л мундаг Баатардаг Хинтэн аймгийн Баян мөксмөн харьяа. Адрын анхны шанг татаж явсан хөдөлмөрч эмэгтэйн дурсамж нэвтрүүлгийг энд хүрээд жаргаж байна.
보라도 보슨 차도에